Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани үзүүлж байна. Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй цахилгаан дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх явцад их хэмжээний хүлэмжийн ялгарч дэлхийг бүрхсэн озоны давхаргыг гэмтээдэг. Озоны давхарга гэдэг нь агаар мандалдах хүчил төрөгчийн хамгийн жижиг хэсэгч дэлхийг нарны хортой хит ягаан туяанаас хамгаалагч бамбай юм. Озоны давхарга нэмгэрснээр нарны хортой хит ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусаж дэлхийн дулаар дүүсгэн хүн, амьтан, ургамал гэх мэт бүх амьд биет экосистемийг устгах аюултай. Технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинжлэгдэж байгаач цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг арсэ технаас салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг ашиглаж л байдаг. Жишээ нь суурин компьютер гаруй тасны цэнэглэгч зэргийг залгаатай орхих, тоос оргичны уут хоггүй байвал мотор нь төдий чиний эрчим хүчийг бага зарцуулна. Хэрвээ бид амьдралдаа эрчим хүчний энэхүү хэмнэлтийг цаг үргэлж мөрдөж чадвал санхүүгийн бодит хэмнэлтэнд хүрэхээс гадна байгаль их дэлхийг хайрлаж буй бидний чин сэтгэлийн илэрхийлэл юм. Их дэлхийг хайрлах нь энгийн зүйлээс эхэлдэг. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани эрчим хүчээ хэмнэцгээе.